цаг дур авч байгаа маань. Энэ удаа Энермаг их хөнгө харгалаа довтлогоо амжилттай болсон. За агаар тэр контакттай байсан гэж асуудалгүй довтлогоо төгсөн ч гинөө. Винксийн довтлогоо соёлоо. Уянга бөмбөгийг авсан. Маш хурдтай довтлооны үйлдэл эхлүүлчихлээ. Мани Джефферсон хурдан юм аа довтлогоо алдсан. Хоёр тулмжийг өөрөө үүсгэсэн. Жавж руугаараа төвж байгаа маань. Холын шидэл амжилттай болсон. Номер Эрдэнэ энэ тоглолтын анхны хоног авлаа. Энермаг давуулаад өгсөн. Уян бицүү байдлаас дэш явсан довтлогоо ойж аваад орсон. Давуулт талбар руу явж ороод гаргасан ихэнхүү дамжуулалт болсон таслагдсан урагшаа урдан довтлогоонд Энермаг ганцаараа орж ирж байна. Джефферсон баруунаараа явж ороод дэш явсан довтлогоо амжилттай. За үнэхээр довтлогоо тал бол асуудалгүй юм уу? Соёлоо. Энермаг бөмбөгтэй алтай бөмбөг үлээж аваад шууд гаргаж байгаа маань алтайгийн олын зай шидэлт амжилттай. Бөмбөр өрдөх боломжтой довтлогоо гэрэлмаа цаанагараа төгсөн соёлоо холын шидэл соёлоогийн шидэл амжилттай болсон. Багийн 23 дахь оноо болсон. Ердөө 2 онооны зөрүү. Нэмэр Эрдэнэ бөмбөг шилцээр Джефферсон сүүнэрээ яваад орсон довтлогоо амжилттай. Джефферсон хувийн 18 дахь оноогоо авч байна. Тэрүүд Винксийн довтлогоо солон гурвшаагараа төгсөн Энерманыг догтоод дэш явсан довтлогоо самбардаа төгсөж байна. Тоон нарцыг тэнцвэрлэлээ. 2 оног авсан Джефферсон. Гэрэлмаа их ойр хамгаалт хийж байгаа. Эммани Джефферсон гэрэлмаа унаад өгсөн довтлогоо амжилттай болсон. Ямар гоё довтлогоо вэ? За хувийн хамгаалагч их ойрхон контакттай хамгаалсан. Тэгээ нүүрэн шугам дагаад хэцүү байдалтай байсан. Зөрөөл гэрэлмаа холын зай шидэлтийг үүсгэсэн. Батмунхийн гэрэлмаа тэр доор нь 3 оноогоор өгч байна. Уран чимэг за довтлооны секунд унтсан байгаа. Уран чимэг өөрөө довтлоосоор аргагүйсэн. Алдаадаа довтлог оруулсан. Джефферсон за урагшаа өгсөн дамжуулалт бие хүчээр илүүхэд авлаа. Уран чимэг за их хэвгүй дамжуулалтыг алтаад өгсөн үедээ бөмбөгтэй байсан хэвээр уянга 45 дараас суул шидсэн шидэлтэн цагаараа дунлаа. Уран чимэг бөмбөгийг дуудаад байгаа үгсэнгүй Энермаг довтлооны секунд дуусч байгаа. Энермаг хэцүү байдлаас дэш явсан довтлогоо амжилттай болсон. За маань дөрвөлөө буцаагаад авчлаа. Тоглолтын 3 дугаар инсулин 65 секунд өгсөн. Солонго нэг хамгаалагч эсрэг шахаад явсан. Солонгын довтлогоо амжилттай нэмээд алдаг салгасан. За солонгын тийм гэрэлмаа бөмбөгийг салгасан алтай бөмбөг үлээж аваад дундаас шидэлт амжилттай болсон. Дамжуулалт номин дээр ирлээ. Гэрэлмаагийн эсрэг бие хүчээр хангалттай зай гаргацсан. Дундын зай шидэлт амжилттай. За хоёр баг бол нийтдээ 7-7 удаа тэр хүлээ солилцсон байгаа харагдаж байна. Солонгийн довтлогоо зөрөөд амжилттай болж байна. За инх дуулж хаад дэш явсан. Инх дуулын довтлогоо амжилттай болсон. За инх дуулын тоглолтын анхны оноогоо инхүү тоглолтын шийдвэрлэхэд авлаа. Их хэлбэрхэн бөмбөгөө сөйлүүлсэн да Энермаг нэг шугамаараа сул явуулсан. Энермагийн шидэл байндаа тусчээ. За гэхдээ шидэлтийг 2 оноогоор тооцож байгаа юм дээ. Тэглээ. Энермагийн шугамаа хараад байх шиг байсан. Тэгээд шугам гიშгцэл байна да. Нөгөө талаас инх дуул 2 дараасан довтлогыг амжилттай болголоо. Эрсдэлгүй гаргаад ирлээ. Үний илүүтэй байсан Энермаг дахиад шидсэн. 2 дараасан шидэлт Энермагаас ирлээ. Гэрэлмаа уянгад бөмбөгийг атуулсан. Уянга шахсан. Шүтэн цэцгийн эсрэг довтлогоо амжилттай болсон. Винкс багаас дараалал 8 оноо ирлээ. За заяа түрүүнийг довтлогоо устсан байгаа. Энэ удаа яг нь харцгаая. Заяа өөрөө 3 дээрээ шидэж байгаа байна. Заяагийн шидэлт амжилттай болсон. За багийнхан тоглолт унгадсан. Маш чухал шидэлтийг оруулж чадлаа. Бөмбөг хамгаалж хүрсэн. Гэхдээ Джефферсон дээр ирсэн. Джефферсоныг дохиж аргалаад тогтоод шидсэн. Холын шидэл дутуу гарсан. Номин 20 дахь боломжийг үсгээд гаргасан инх дуул энэ удаа 3-аас шидэлт амжилттай. Соёлоо зохимж ороод буцаагаад гаргасан. Зөрөөд хамгаалтын шилжилт ч гэсэн их сайн болсон. Үүний төлөө тэмцэл Энермаг. За дамжуулалт явсаар уянга дээр ирээд давталгаад өгслөө. Довтлого 12 секунд заяа нэлээ болоос холын шидэл самбардаад орсон. Багтаа онооны тэргүүлийг буцаагаад авчирчлаа. За хоёр члөө шидэлтэй алдсан. Гэмээвтэй цайрууллаа да заяаг. За уянгийн эсрэг хэцүү байдалд орцсон да бөмбөнөөс салах хэрэгтэй. Номер Эрдэнэ бөмбөгийг авсан. Довтлооны секунд бол хангалттай байгаа. Джефферсон хангалттай зай гарсан. Сул шидсэн Эммани Джефферсон. Маш чухал үед холын зай шидэлтийг амжилттай болголоо. Энэ үед Винкс багаас цолмонцолжуулагч засварлагаа захиалжээ.
За соёлоо руу чиглэсэн дамжуул таслагдсан Эмман Жефферсон бөмбөгийг салгаад энэ хүү тоглолтын эцсийн зэгийг хадгалаа. Ховын 31 дахь оноо болжээ үзэгчтэй. За 5 онооны зөрүү тоглолт ерөнхийдөө гараас гарчуудаа маш яарвчилсан товтлогоонуудыг хийх шаардлагатай. Алтайгийн дундын зашил амжилттай болсон ч хитрхи хожимдсан байлаа.